Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Эрдэнэт зэс боловсруулах цогцлуурын үйлдвэр, дарханган боловсруулах цогцлуурын үйлдвэр, сэлэн хөтлийн үйлдвэр технологийн парк, багангаа шилний үйлдвэр, багнуур үйлдвэр технологийн парк, оргонор зүүн бүсийн үйлдвэр технологийн парк гэд манай энэ бүсийн одоо үйлдвэр технологийн паркуудыг бид ингээд харж байгаа. За тэгвэл энэ үйлдвэр технологийн паркуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бид ямар хөнгөлөлт үзүүлэх юм бэ? За 4 жил нэмүртгийн албан татварыг хойшлуулнаа. Энэ бүсэд үйл ажиллагаа явуулвал 4 жил гайлын татвараас чөлөөлнө. 10 жил одоо газрын төлбөрөөс чөлөөлнө. Үйл хөдлөх хөрөнгийн албан татвараас 5 жил чөлөөлнө, 100% чөлөөлнө. За тэгээд дараагийн 5 жил нь нөөтийн албан татварыг 5 жилээр одоо хойшлуулах. Ийм таатах нөхцлүүдийг үйлдвэр технологийн паркууд дээрээ бид баримталж байгаа, бодлого болгож байгаа учраас энэ паркийн одоо дэд үтсийн бүтээн байгуулалтаар нь дамжуулж энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх ийм болон нөхцөлийг хүртэл бид одоо гайлын бүстэй байгуулах замаар явж гэнэ гэж ойлгож байна. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.